За хөөрхөн өдөр согтоо тавтаа морил 2025 оны 9 сарын 5-ны орой мэндийг та бүхэндээ хүргэе. За өнөөдөр ямар домог ярьж өгөх вэ гэхээр Архангай аймгийн Их Тамир сумын нутагт Тамир голын захад байдаг тайхар чулууны талаарх сонирхолтой 2 домог болон хачир мэдээнүүдийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За надад болохоор домгоосоо илүү хачир мэдээнүүд нь илүү сонирхолтой болсон юм шиг санагдсан. Яагаад гэвэл за тайхар чулуу яг хизээ үссэн бэ? Яагаад үссэн бэ? Тайхар чулуутай ижилхэн одоо газар гадаадын улс орнуудад ямар одоо ийм газрууд байдаг вэ талаар мэдээлэл хүргэхээр бэлдсэн байгаа. За ингээд домогтой орцгоё. За тайхар чулууны хувьд болохоор өндөр нь 18 м бөгөөд борчин чулуунаас бүтсэн ийм цохио юм. За домог нь болохоор эрд өрд цагт нутгийн нэгэн гүн худгаас аврах том могой гарч хүн амьтныг хөнөөж газар нутгийг сүйтгэн ард олонд ган гачиг үлсгэлэн авчирчээ. Айдас хүйтс давтаж хоцорсон ардууд улсынхаа хүчрхэг сайн ир аврах биет бүх бэлэгтэд илч илгээн энэ аимшигт могойг дарж биднийг аюулаас аварч өгөөч хэмээн гуйсан гэдэг. Бүх хэлэгт бол өрөвч нинжин сэтгэлтэй нэгэн тул ардуудаа аврахын тулд булган уулын чулуунаас нэгэн том хад булгалан аваад үүрчгэн. Хад нь хүнд байсан учраас зам зураа амсхих хэрэг гарч дөрвөлжин оройтой нэгэн уулын оройд сууж амрав. Тэр уулыг хожмоо хүмүүс алтан сандал гэж нэрлэх болсон гэдэг. Амсхиж байгаад дахин хөдлөхдөө газар тулан өндийхэд шүүшаа хэмээн уулаг алдсан учраас тэр тал газрыг шүүшаа тал хэмээжээ. Бас газар талсан гарын 5 хурууны мөрөөр 5 жижигхэн уул урган гарч тэднийг өнөөгч ардууд 5 тэг гэж нэрлдэг болсон гэсэн юм домог байна. За энэхүү домгийг үргэлжлүүлвэл энэхүү чулуугаа үрж явсаар бүх билэгт могой гарч ирдэг худаг дээр ирж түүнтэй олон өдөр ноцолцсоор эцэст нь ялжээ. Тэрээр авраг могоон толгой дээр авчирсан чулуугаа тавин дарснаар өнөөгийн алдарт тайхар чулуу бий болсон гэж үздэг. Харин могой дахин тэмцэж гарч ирэх гэтэл бүх билэгт овсгоо гарган өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьснаар могой хөдөлж чадахгүй болжээ. Өдгөөч өндөр газраас тайхар чулууг харвал чулуун дээр нь ном сум мэт дүрс ялгарч харагддаг хэмээн хуучилдаг байна гэсэн байна. Одоо тайхар чулууны тухай домог дотор гэхэд алтан сандал гэж нэрлэх болсон тухай, шүүшаа тал гэж хэмээх нэрлэх болсон тухай, за мөн 5 тэг бол яагаад үссэн талаар ингээд 3 домгийг баг өөртөө ингээд багтаасан байгааз одоо тайхар чулууг дээрэс нь одоо харвал ном сумны бас хэлбэр үзэгддэгэ гэсэн юм сонирхолтой бас мэдээлэл орж ирж байна. Дээрэс нь ингэж харж исэн хүмүүс байх юм бол яг ийм дүрс харагддаг бол бас бидэнд сэтгэл бичээд үлдээгээд өгөөрэй. За дараагийн домог нь болохоор бас л ерөнхийдөө бол энэ домогтой төстэй гэсэн үг. Эрт цагт хангаан их нурууг давж цаг байдргийн голын зүг уруудан орох уужим хүндээгөр нэгэн аимшигт авраг могой явдаг байлаа. Тэр могой эгийн давааны өмнөх 3 ангархай харанхуй хавцал дундуур дайран өнгөрч хангаан нурууг цөмлөн арлан гарч Их Тамирын голын ихээр буужээ. Ингэсээр өнөөгийн тайхар чулуу орших газарт ирээд нэгэн их гүн нөхөнд шурган орсон гэдэг. Нутгийн ардуудын амь нас мал сүрэгт очруулах аюулыг мэдсэн нэр алдартай хүчтэн бүх тайхар гэгч эр цариг гаргажээ. Тэрээр хүч чадал бяр тэнхээгээрээ том хад цохоо авчирч могоо орсон тэр нүхийг таглан дарснаар олон амьтныг авран ивээсэн домогтой гэдэг. Үүнээс хойш хүмүүс түүнийг хүндэтгэн дурсаж түүний дарсан чулууг өнөө хүртэл тайхар чулуу хэмээн нэрлсээр иржээ гэсэн. За ийм 2 домог байна. Домгийн хувьд бол утга зүйн хувьд болохоор ерөнхийдөө төстөө. За ер нь бол энэ нутагт юм аврах том могой гарч ирсэн. За хүн амьтанд аюул учруулсан. За ингээд эхний домогт болохоор бүх бэлэгт гэдэг хүн одоо энэ тайхар чулуугаар могойг дарсан гэж гарч байгаа бол за 2 дахь домог дээр бол энэхүү авраг могойг болохоор тайхар гихч ир болоод ингэж зориг гарган аварсан. Тэгэхээр энэ хүний нэрээр ингэж тайхар чулуу гэж нэрлэх болсон гэсэн ийм домог байна. 2 домогт нь хоёуланд нь том чулууг авчраад яг энд тавьсан одоо яг Архангай аймгийн Их Тамир сумын Тамир голын захад одоо авчирч тавиад тэгээд ингээд тайхар чулуу үссэн гэсэн ийм домог бол гарч байна. За тэгвэл тайхар чулууны үүслийн тухай та хэд ерэн сонирхож байсан уу? За энэ чулуу яг хизээ үссэн болоо шинжлэх ухааны талаасаа ер нь ямар мэдээлэл байдгийм бэ гэж сонирхож байсан бол одоо миний ярих хэсэгт анхаарлаа хандуулаарай. За тайхар чулууны бүтцэн нь болохоор за боржин чулуунаас тогтсон авраг цохио бөгөөд одоо 18 м-ийн
өндөртэй 30-аас 40 метрийн тойрогтой гинэ. За боржин чулуу бол газрын гүнд магмын удаан хөрөлтөөс бий болдог одоо юм талцлаг чулуулаг юм байна. Тэгэхээр тайхар чулууны өндөр нь бол 18 м орчим. Одоо яг тойрог нь болохоор 30-аас 40 метрийн тойрогтой гэж байна. Тэгэхээр бас нэлээд том юм хатан цохио олж тарж байна те. За үүсэл гарлын таамаглал нь болохоор 3 төрлөөр ингэж тайлбарлаж үздэг юм байна. За хамгийн эхнийх нь болохоор тайхар чулуу бол эртний уул үүсэлтийн үед газрын гүндэх магма хурж борчин чулуу бий болсон. За дараа нь уулын гадарга илэгдэж хамгийн бат бөх хэсэг нь үлдэж өнөөгийн ганц цохио болж үлдсэн байх магадлалтай гэсэн байна. За энэ болохоор нөгөө уул үүсэлтийн үед бол ингээд газрын гүндэх магма хүрөөд ингээд борчин чулуу бий болсон. За ингээд дараа нь болохоор уулын гадарга нь илэгдээд одоо хамгийн бат бөх гэсэн хэсэг нь одоо үлдсэн тэр бол одоо өнөөгийн тайхар чулуу юм аа гэж бас таамагладаг юм байна. За дараагийнх нь болохоор судлаачд үзэхдээ болохоор тайхар чулууг одоо эргэн тойронд нь байсан мөсдөлгийн үеийн илэгдэл хойд тамир голын усны нөлөөс салгаж авчирсан. За эсвэл газар дээр үлдээсэн одоо мөсөн голын авчирсан чулуу байж магадгүй гэж үздэг юм. Тэгэхээр тайхар чулууг бол мөсөн гол одоо ингээд урсгалаараа ч юм уу гэж авчирсан байж болно гэж бас үздэг юм байна. За дараад нь болохоор хойд тамирын сав газарт эрд үед хүчтэй тектоникийн хөдөлгөөн болсны улмаас одоо гадаргийн чулуулаг задарч том цохио тасарч үлдсэн байх боломжтой гэж үздэг юм байна. Хойд тамирын сав газарт одоо эрд үед хүчтэй ингээд тектоникийн хөдөлгөөн болсон. За энэ одоо хөдөлгөөнөөс гадаргын чулуулаг нь задраад тэгээд том цохио тасарч үлдсэн байх боломжтой гэж бас үүслийн хувьд ингэж 3 одоо янзаар тайлбарладаг юм байна. За насжилт нь юу юм бэ гэсэн чинь ер нь бол боржин чулууны геологийн насны хэвчлэн одоо ойролцоогоор 250-аас 400 сая жилийн өмнөх үеүдтэй холбоотой гэж үздэг. Ер нь бол энэ нь Монгол орны төв хэсгийн ихэнх боржин чулуутай ер нь бол дүүдэг юм байна. Тэгэхээр тайхар чулуу бол 250-аас 400 сая жилийн өмнө одоо байсан ийм насжилттай ийм чулуу гэж бас үзэж болох юм байна. За энэ чулууны гайхамшиг нь бол одоо зөвхөн домог түүх байгалийн үзэсгэлэн биш, өн эртний түүхийг тээсэн чулуун судар гэж үздэг юм байна. За яагаад вэ гэвэл тайхар чулуунд Түрэг, Уйгур, Монгол, Төвд, Манж, Хятад зэрэг одоо эртний болон орчин үеийн олон улс үндэстний хэлээр бичсэн одоо 7-оос 17 дугаар зууны үеийн 150 гаруй бичээс байдаг юм байна. Энэ тайхар чулуун дээр гэсэн. Тайхар чулуун дээр 7-оос 17 дугаар зууны үеийн одоо 150 гаруй бичээс байдаг. Энэ бичээсүүд нь болохоор Түрэг, Уйгур, Монгол, Төвд, одоо Манж, Хятад зэрэг юм одоо хэлээр бичигдсэн гэсэн үг юм байна. За гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам эдгээр одоо бичээс бүдгэрээд зарим нь ингээд бараг алга болж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэтэ хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр эдгээр одоо бичээсийн монгол үсгээр бичигдсэн 70 орчим хувь нь монгол үсгээр бичигдсэн бөгөөд за тухайн үеийн одоо төрийн зүтгэлтэн нэр хүндтэй хүмүүсийн одоо нэр байдаг юм уу мэдээллүүд нь байдаг юм. Жишээ нь одоо ойрдын хуухаа даа халахын цогт хунтай жинерсийг болвол энэ нөгөө тайхар чулуун дээр бичсэн одоо олон янзын бичээсэн дундаас ингээд олж харах, унших боломжтой байна. За мөн 1722 онд Дайчин улсын энх хамгаалангийн зарлиг бичгийг Арвдангаар хөргүүлсэн тухай бас тэмдэглэл байдаг юм байна. Одоо энэ хүнээс одоо энэ хүнд ингээд хэл мэдээ хөргүүллээ ч гэдэг юм ийм одоо бас чухал асуудлуудаа ингээд тэмдэглэдэг байсан болов уу гэж би бас бодлоо. За тэгвэл тайхар чулуутай төстөө гадаад улс орнуудад одоо яг ямар ийм газар байдаг вэ гэж судалж үзсэн чинь бас нэлээд хэдэн газруудыг олсон. Гэхдээ эдгээр нь болохоор яг тайхар чулуутай ижил биш гэхдээ төстэй гэсэн үг шүү. За би нөгөө дуудлагыг бас буруу хэлж магадгүй. Тэгэхээр та бүхэн манаас нөгөө Google-с ч юм уу хайгаад үзвэл яг энэ газрууд нь гараад ирнэ. За хамгийн ихний тайхар чулуутай төстэй газар нь юу вэ гэхээр Австрали улсад байдаг Улуруу гэдэг юм хад байдаг юм байна. За өндөр нь болохоор 348 м-ийн өндөртэй. За тэгээд тал хэрийн дундаас ганцаар босч гарсан ийм улаан элсрэхэг ийм хад байдаг юм байна. За энэ болохоор бас тайхар чулуутай адил домог шүтлэгтэй холбоотой гэдгээрээ бас одоо манай тайхар чулуутай ижилхэн гэж бас үзэж болохоор юм лээ. За дараагийнх нь болохоор Америкийн нэгдсэн улсад байдаг чөтгөрийн цамхаг гэд байдаг юм байна. За энэ болохоор өндөр нь 265 м. За хадан цамхаг хэлбэртэй одоо энэ дангаараас хөндрөлсөн бас ийм борчин цохио. За энэ болохоор инданчуудын домогтой бол ерөнхийдөө холбоотой юм лээ. За тайхар чулуу шиг бас ингэж олон одоо сонирхолтой домог байдгаараа одоо манай тайхар чулуутай бас төстэй гэж бас үзэж болохоор. За дараагийнх нь болохоор
Сэгэрий гээд бас нэг ийм хад байдаг юм байна. Өндөр нь болохоор 180 м-ийн өндөртэй. За эртний бэхлэлт одоо ордонтой хад цохоо тайхрын адил хүмүүсийн түүх томогтой холбогдсон. Гэхдээ энэ газар болохоор одоо жуулчдын одоо хамгийн очих дуртай ийм газрын нэг юм байлээ. За дараагийнх нь болохоор Эль Капитан гэдээ бас байдаг юм байна. Өндөр нь болохоор 900 м босоо хадан цохоо. Тэгээд хадан даврагчдын хамгийн очих дуртай юм алдартай цэг юм байна. Тэгээд тайхар шиг боржин чулуунаас бүтсэн одоо дангаараа ялгарсан юм онцлогтой. За ийм одоо чулуунуудтай бас төстөө байж болно. Одоо яг нөгөө тал дээр ингэж ганцаар ингэж оршдог гэдгээр илүү төстэй газрууд ийм чулуунууд бас байдаг юм байна. Одоо яг нөө дэлгэцэн дээр ингээд төстэй зургуудыг гаргаад явчих учраас та хэд манаас хараад ижлэх юм байна үгүй байна уу гэдгийг бас бичээд үлдээгээд өгөөрэй. За ингээд өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ Архангай аймгийн Их Тамир суманд орших тайхар чулууны талаарх сонирхолтой домгууд болон хачир мэдээнүүдийг хүргэлээ. Өнөөдрийн дугаарыг бас илүү сонирхолтой болсон болов уу гэж бодож байна. За энэ мэтчлэн илүү олон сонирхолтой домог болон хууч ярианыг сонсохыг хүсвэл за манай хөөрхөн өдөр сувагт нэгдээрээ. За манай суваг болохоор ингээд дөнгөж нэгдээд удааг байгаа суваг болохоор та бүхэн маань бас лайк шеэр хийгээд манай сувагт нэгдээд өгөөрэй гэж хүсье. Ингээд өнөөдрийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баярлалаа.